Чингис хаан үндэсний музейн дэлгүүр нь анх 2022 онд Монголын анхны музейн дэлгүүр болон үүд хаалгаа нээсэн мэлээ. Ингээд бүгдээрээ Чингис хаан үндэсний музейн дэлгүүрээр зочлцгоё. Музейн бүтээгдэхүүний онцлог нь музейн сан хүмрэгт хадгалагдаж буй үзмэр цуглуулгын судалгаанд тулгуурлан соёлын агуулгыг шингээж үйлдвэрлэдэг ба үзэгч хэрэглэгчдэд мэдлэг олгох танин мэдхийн үн цэнийг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээр дамжуулан өгдөгөөрөө чухал ач холбогдолтой юм. Чингис хаан үндэсний музейн дэлгүүр нь үндэсний үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуй нэгжтэй хамтран одоогийн байдлаар 50 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоо та бүхэндээ сар шинийн баярыг тохиолдуулан хүндтэй хүндээ бэлгэлж болох үз бүтээгдэхүүнийг санал болгоё. За жишээлбэл 13-аас 14 дугаар зуунд хэрэглэгдэж байсан язгууртны цом аюугаа хайрцагтай ингээд хоёр ширхтээ хосоорой байдаг юм байна. Чингис хааны овгийн тамрыг дүрслсэн юм хос аяга байна. За энэ хос аягны маань хайрцаг нэх хөрхөн байгаад домгийн амттыг ингэж гоё дүрслсэн. За ер нь домгийн амттыг дүрслсэн сүвнэр, тавг, халууны баригт цавууд, ваар гэх мэтчлэн маш олон төрлийн сонголт бол байгаа юм байна. Мэдээж сар шинийн баяраар хамгийн их хэрэг болдог мөнгөний тогтоонууд олон төрлийн хээтэйгэр байгаа юм байна. Үүнээс гадна хаа таттын хөргөтэй ийм пост картууд. За нэг хөөрхийг үзүүлэхэд энэ номын авчирга гинэ. Ийм жижигхэн олон төрлийн хээтэй алтан шаргал ийм хөрхөн байгааз. Саний номын авчир урагш жижигхэн төрлийн мерчендайзинг бүтээгдэхүүнүүд маш олон төрлөөр байгаа юм байна. Жишээлбэл тэмдэглэлийн дотор 10 хэдэн төрөл байлаа гэхэд бүр ийм жижигхэн төртөл. За эмэгтэйчүүд өгөхөд тохиромжтой юм хөөрхөн толтой юм хээтэй самголлоо. За тэгээд хөргөчний наалтнууд, ингрийн тэмдэг бүр ингэ жижигээсээ том хэмжээтэй алтан мөнгөн шаргал гэл маш олон төрлөөр худалдаалагдж байгаа юм байна. Энд юу байхгүй юм байхгүй мэн дөө. Нэг стикер хүртлээ. Үндэсний уламжлалт сар шинийн баяраар хайртай татны хүмүүстээ өгөх бэлгээ Чингис хаан үндэсний музейн дэлгүүрээс ирж сонгоорой.